Орчин үеийн суулгын ухааныг үндэслэгч Дэнлүү барьсан эмэгтэй хэмээн дэлхийд дахин алдаршсан Английн иргэн Флоренс Найтингелийн төрсөн өдөр буюу 5 дугаар сарын 12-ны өдрийг 1974 оноос олон улсын сувилагчдын өдөр болгон тэмдэглэж ирсэн бол манай улс 1995 оноос уг өдрийг тэмдэглэдэг болжээ. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэхүйн санаачилгаар сувилгын сургалт судалгааны төвийг Монгол улсад байгуулахаар болсон. Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан сувилгын сургалт судалгааны төвийн бүтээн байгуулалтын ажил явц болон энэхүү төв байгуулагдсанаар манай улсын сувилгын салбарт гарах дэвшил, ач холбогдлын талаар анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн сувилгын сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор Оюн Готой ярилцлаа. Сайн байцгаана уу? Монгол үндэсний мэдээллийн Монцомын агентлагийн удаагийн ярилцлаганд анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн дэргэд барьж байгаа сувилгын сургалт судалгааны төвийн тухай мэдээлэл тааваханд хүргэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн зочноор анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн сувилгын сургуулийн захирал, анагаах ухааны доктор Оюн оролцож байгаамаа. Сайн байна уу та? Сайн байна. За тэр хоёулаа сувилагч гэж хэм бэ? Ер нь сувилгын энэ шинжилгээ ухаан аргачлал тийм ээ. Манай улсад хизэнээс нэвтрэж ирсэн түүх нь ямар гэдгийг талаас хоёулаа яриа гэлээ. За баярлалаа. Тэгээд манай сувилгын сургууль бол Монгол улсад орчин цагийн боловсролын тогтолцоо анх үүсч эхлэхэд хамгийн анх байгуулагдсан 3 сургуулийн нэг. Ер нь бол багшийн сургууль, цэргийн сургууль, сувилагчийн сургуулиуд бол анх үүсчихсэн. 1929 онд анх байгуулагдсан гэж үздэг. Эдүүгээ 96 дахь жилтэйгээ залгаж байгаа. Монгол улсад сувилгын боловсролын чиглэлээр их туслан үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том төрийн ийм сургууль байгаа. За мэдээж сувилагч хүмүүсийн талаар ярих гэвэл тэр хүмүүсийн хийж байгаа үйлдэл ард иргэдийн хүн амын эрүүл мэндийн төлөө хийсэн ажлууд бүр наазах нь гэхэд Монгол улсын хүн ам 3.6 сая орчим болоход сувилагч мэргэжилтний оруулсан хувь нэмэр бол үнэхээр хязгааргүй. Манай сургуулийн хувьд бол сувилгын чиглэлээр дид бакалаврын, магистрийн, докторийн гэсэн ийм сургалтын систем нэгэнт хөгжсөн байдаг бөгөөд манай сургуулийн хувьд энэ бүх сургалтынхаа энэ төвшин үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн сургууль байгаа. Ер нь бол Монгол улсын боловсролын системд ийм 4 төвшөнд нь суралцагчдыг бэлддэг, 4 төвшөнд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр бол ер нь олцоор ганц л байгаа. Тэр утгаараа бол манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль сувилгын хөтөлбөрөөр бид нар бол брэнд хөтөлбөр гэж нэрлэдэг. Түүнээс гадна энэ хөтөлбөрөө бид олон улсад магадлан итгэмжлүүлсэн. Өөрөөр хэлбэл сувилагч мэргэжилтнийг бид нар олон улсад ижил төвшөнд бэлтгэж эхэлсэн гэсэн. Цаад үр дүн нь бол төгсөн гарч байгаа сувилагчд маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн. Хаанч очиод ажиллах боломжтой. Хаанч очиод ажиллах боломжтой. Гэхдээ эмнэлгийн байгууллагуудын нэг онцлогч нь ямар ч улсад ажилласан тухайн улс орныхоо лицензийг шалгалтаа өгдөг тий. Лицензийн шалгалтыг бол мэдээж өгнө. Гэхдээ бидний боловсрол харьцангуй хүлээн зөвшөөрөгдсөн юм байдаг. Бид бол өөрсдийн зүгээс жишээлбэл ийм чадах бүрээ хийж хичээж ажиллаж байгаа. Тэгэхээр бидэнд бол бас төр засгийн дэмжлэг мэдээж хэрэгтэй тий. Тэгэхээр Монгол улсад анх удаага ийм тасралтгүй сувилагчдыг тасралтгүй сургадаг судалгаа шинжилгээний хийх орчныг бүрдүүлсэн ийм төвийг төрийн дэмжлэгтэйгээр ингэж барьж байгуулж байгаад үнэхээр бид нар бол баяртай байдаг. Тэгэхээр энэ хүн хөдөлмөр хийж байгаа энэ цөөхөн сувилагчдыг улам дадлагжуулах тий, улам мэдлэгээ дээшлэх чиглэлээр энэ сайхан төвийг бол барих гэж байна л да. Тэгэхээр энэ төв маань хэзээ ашиглалтанд орох вэ? Ер нь барилгын явц ямар шүү байгаа вэ? Ер нь зохион байгуулалт бүтц тий ямар шүү байх вэ? Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн сувилгын сургалт судалгааны төв гэж нэрж байгаа. Тэгээд энэ барилга маань бол 8 давхар 4000 м2 хэмжээтэй ийм барилга байгаа. За энэ барилгад бол яг сувилагч мэргэжилтнийг тасралтгүй сургалтыг хөгжүүлэх шинэ мэдлэгийг бий болгох. Дэлхий дээр ингээд дэлхийтэй зэрэгцэн хүл алхах зэрэгцэн нийлүүлж алхахдаа бид нар дандаа бусдын бүтээсэн мэдлэгийг илүү их хүртэх ийм түгээх юм байсан бол бид нар бас шинэ мэдлэгийг түгээх шинэ судалгааг хийх бүх юм нотлохонд суурилсан байдлаар хөгжиж байгаа гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр нотлохонд суурилсан сувилгын тусламж үйлчлэгийг үзүүлэх гэдэг бол цаана чанар гэсэн үг.
Тэгэхээр энэ чиглэлийн одоо үйл ажиллагааг Монгол улсад илүү эрчимтэй хөгжүүлэхийн тулд энэ төв байгуулагдаж байгаа. Нотлохонд суурьсан солихуун тусламж үйлчилгээ гэдгийн цаана ганц судалгаа л яригдаж байгаа. Тэгэхээр солихуун тусламж үйлчилгээний судалгаанаас гадна манай Монгол улсын нийт соёлогчдын 95% нь бол эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр тэдний эрүүл мэндэд чиглэсэнтэй тэдний одоо тулгамж байгаа асуудлууд чиглэсэн судалгаануудыг бас хийнэ. Тэгэхээр энэ бол зөвхөн тусламж үйлчилгээний биш байна шүү дээ. Тэг хүний нөөц рүүгээ ч гэсэн хандсан. Тэгээд энэ судалгааны гол үр дүн чинь шийдвэр гаргагчид суур мэдээлэл болно. Эрх зүйн бичиг баримтуудыг боловсруулна. Одоо жишээлбэл бид нар энэ төв дээрээ соёлхун ерөнхий үйлдэлийн стандартуудыг одоо түшгэж боловсруулж байна. Тэгээд тариаг чи яаж тарьж яах хэвтэй энэ соёлогчийн одоо хийж байгаа тэр олон үйлдэлүүдийг бид нар стандартжуулах хэрэгтэй байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр зүйлүүдийг хийн. Нөгөө талаараа соёлхун боловсролын стандартаа бас боловсруулна. Соёлхун боловсрол ямар хэрхэн яаж минимум шаардлагыг хангаж байх юм бэ? Энэ олон сургуулиуд сургаж байна. Тэгтэл бид нар нэг ижил стандартаар бэлтгэхийн тулд боловсролын стандартыг жишээлбэл шинжлэх байгаа. Гэх мэт ингээд маш олон эрх зүйн бичиг баримтыг боловсруулах суурь болж өгнө энэ судалгаанууд. Тэгэхээр энэ одоо бүхэл юм судалгаанд суурьж хөгжиж байгаа энэ 90-100-д бид нар энэ 90-100-тай хөл нийлүүл алхах гэж байгаа. Судалгааны суурь, орчин, сургалтын орчныг бүрдүүлэхэд одоо энэ төв ажиллах болно гэсэн үг. Одоо энэ төв маань тэгэхээр 8 давхар гэж байна. Одоо давхар нь ярил нэг давхарт нь одоо юу байх вэ гээл. Тэр бол бас хүмүүсийн сонирхлыг татж байгаа. Ерөнхийдөө байгууллага юм чинь офисын хүлээ авах зэрэг хэсгүүд бол хурал цуглааны хэсгүүд юм уу 1-2 давхрууд те. За 3 давхраас эхлээд бид нар одоо энэ соёлхуун тусламж үйлчилгээнийг тасралтгүй сургалтыг явуулахад ч гэсэн шинжлэх ухааны одоо судалгааг хийхэд ч гэсэн эмнэлэг зүйн уур чадварын төв гэдэг юм аягүй чухал. Ур чадварын төвүүд үүснэ. Эмнэлэг зүйн 3 давхар одоо сэргээн засахын чиглэлээр 4 давхар нь суур соёлхуун чиглэлээр 5 давхар нь төрөлцсөн соёлхуун чиглэлээр 6 давхар нь болохоор нийгмийн эрүүл мэндийн соёлхуу яг тэр чиглэлээрээ ингээд одоо төрөлцсөн байдлаар ур чадрын төв болон сургалтын орчнууд бүрдэж эхэлнэ. Судалгаа сургалтын орчнууд. За 7 давхар маань болохоор биедан суралцах хэсэг байгаа. Одоо судлаачид маань ирээд юмаа хийхдээ орчин нөхцөл бүрдэнэ. 8 давхар маань болохоор конференц одоо хурлын хэсэг байгаа. Тэрэн дээр болохоор бид нар олон улсын болон үндэсний хэмжээний хурал цуглаануудыг хийх, за судалгааны чиглэлийнхээ уулзалт хэлцүүлгүүдийг хийх тэр олон зорилттой гэж хэлж болно. Ингээд хэсэглээд хуваагдчихдаг, эсвэл нийлждэг те том ийм одоо заалыг үүсгэхээр төлөвлөж байгаа. Энэ дотор бол бас нэг сонирхол татах хэсгийг үүсгэж байгаа. Энэ бол эрүүл мэндийн дэмжих хэсэг гэж бас үүсэж байгаа. Тэрэнд бол төрөүний хэслэнчлэн бүх одоо совилогчдын чиглэлээр тийм олон улсад бол байдаг цахим одоо судалгааны ийм хэсгийг үүсгэж байгаа. Одоо би совилогч байхад миний одоо бүх эрүүл мэндийн талаарх ч юм уу бүх мэдээлэлүүд тэр нь одоо когортын бүр ингээд жил дараалал ингээд тэр хугацаанд нь судалж яадаг. Тэгээд ямар сургалт хэрэгтэй, ямар тусламж үйлчилгээ хэрэгтэй гэдгийг тэр судалгаанаас гаргаж ирдэг. За тийм хэсэг байгаа. Мөн нэг хэсэг нь болохоор бид бол совилогч мэрэгчлэлтний яг одоо таниулсан сурталчлах үн цэнийг нэмэгдүүлэх ингээд аюул зорилттой тавьж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ зорилттой чиглэсэн тийм аудио контент хэсгүүдийг бас тэндээ байгуулж ажиллахад төлөвлөсөн байна. Ер нь барилга маань бүтээн байгуулалтын эхэлсэн явж байгаа хэдэн он дуусах вэ? Хизээ хүмүүс анх тэнцээ үйл ажиллагаа эхлээд явуулах бүрэн боломжтой болох уу? За энэ дээр бол одоо яг ном ёсоор тэр тендер энтерн зарлагдаад барилгын компани сонгогдоод барилгын компани маань бол бариад эхэлчихсэн байгаа. За барилгын одоо бүтээн байгуулалтын явцтай холбоотой бол бид нар бас сэтгэл хангалуун байгаа. Харьцангуй бас нэлээд хурдтай. Бид нар бол тогтмол ингээд уулзаад явхад төлөвлөсөн төлөвлөгөөнөөсөө дандаа ингэж одоо төрүүлж ингэж маш сайн хийж байгаа. Одоо бараг 2 давхарлага орж байгаа шүү дээ. Зойрын давхартай. Тэгээд 1 давхар 2 давхарлага орж байгаа. Тэгэхээр тухайн барилгын компани бидэнд хэрвээ одоо хөрөнгө мөнгөний одоо сааталгүй бол дараа жилийн одоо совилогчийн баяраар бид нар гоё нээлттэй хийх юм аа гэсэн ийм бас ийм өрнөн бодолтой байж байгаа. Бид дараа жилийн 5 сарын 12-нд бид нар нээх тийм сайхан мөчтөөр бас уулзалтах ч юм уу тийм бахаа л гэж найдаж байна. Тэгэхээр совилогчийн авьяас чадрыг хөгжүүлэх судлахын том төв бий болсноор маш олон давуу талууд совилогч хүнд үүсэх юм байна. Үүнийг тэгээд буцаагаад эх орон даяараа түгээн дэлгэрүүлэхтэй гээд бас давхар цаанаа сурчлах, таниулах гэж маш их ажил таанаа хүлээж байгаа юм байна шүү дээ. Энэ төвийн үйл ажиллагааг яаж тогтвортой бөгөөд үр дүнтэй, үр ашигтайгаар
зохион байгуулах вэ? За энэ одоо төвийн үйл ажиллагааны үр дүн нь яг зорилтод бүлэгдээ хэрхэн яаж ингээд хүрэх вэ? Тэдний одоо үйл ажиллагааг хэрхэн яаж дэмжих вэ гэдэг ингээд маш олон чиглэлээр үйл ажиллагааны болон маркетингийн одоо бүхэл чиглэлээр бодлого боловсруулаад яг зэрэгцээл ажиллаад явж байна. Энэ төв баригдсанаар манай улсын хэмжээнд ажиллаж байгаа сувлагчдын тоо нэмэгдэх болов уу? Ер нь ямар өөр нөлөө үзүүлэх бол урьдчилан тамга та юу гэж харж байна? Төв бол одоо яг тооны тухайд бол шууд хэлэхэд бол төвхтэй. Харин чанарын тухайд хэлнэ. Тооноос илүү чанар те нотлогоонд суурилсан тусламж үйлчилгээ, судалгаа шинжилгээ хөгжихдээр нь шин мэдлэгийг бүтээх, тасралтгүй сургалтыг зохион байгуулах. За бүх төгсөлтийн өмнөх төгсөлтийн дараахын сургалтыг уялдаа холбоог хангах, бүх төвшний сургалтыг зохион байгуулах гэх мэт ингээд явахад бид нар бол илүү их чанарыг ярина энэ дээр. Тоо бол одоо тоон чиглэлээр бодлого зөндөө их явагдаж байгаа. Тоо бол би нэмэгдэнэ. Астаа бол сувилхуун одоо сувилагч мэрэгчлэлний үнц нь нэмэгдэж байна. Цалин хөлс бас нэмэгдэж, багаарч гэсэн нэмэгдэж эхэлж байна. За энэ чиглэлийн маш олон бодлогыг бас төлөвлөд ажиллаж байна. Холбогдох байгууллагууд те. Тэгэхээр бол ирээдүг бол өнгөтэй л харж байгаа. Тэгэхээр яг төвийн хувьд бол тоо гэхээс илүү чанар дээр илүү анхаарна гэсэн үг болж байна. Монголын үндэсний мэдээллийн монцом агентлагийн удаагийн ярилцлаганд анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн дэргэд баригдж байгаа сувилахын сурвалж судалгааны төвийн тухай мэдээллийг та бүхэнд өргөлээ. Энэ удаагийн зочноор анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн сувилахын сургуулийн захирал анагаах ухааны доктор Оюн оролцлоо.